сайхны үйлчлэгээс олж бие сэтгэлээрээ хохирч гадна төрхөнд гундсан эмэгтэйчүүд нийгэмд олон байна. Тодорхойлбол гоо заслын газарт хандаж давхраа хийлгэсэн хөмсөг контр шивэх гэх мэт үйлчлэгийг зориултын бус мэрэгчлийн үнээр хийлгүүлснээс болж энэ байдал үүсэж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн нийтлэг буруу ойлголтоос болдог бөгөөд эмчилгээний гоо сайхан гоёлын гоо заслын газрыг ялгааг мэддэггүйтэй холбоотой байна. Эмчилгээний гоо сайхан буюу гооцлын мэслийн эмнэлэгт бол арь салстыг гэмтэх үйлчлэг үзүүлэх юм байна, тийм ээ? Хөмсөг шивэх нь байна, шивээс хийх нь байна, чих цоолох нь байна, өөх саруулах нь байна, тийм ээ? Нүдний косметик хагалгаануудыг хийх байна, нөхөн сэргээх эмчилгээнүүдийг хийх, мэсцлийн эмчилгээ хийх байна. Ийм хагалгаануудыг бол хийх ёстой. Энэ бол мэрэгсэн мэрэгжлийн арь гооцлын эмч, тийм ээ? Бид нар бол хийнэ. Хоёулын гоо засалдар бол зүгээр сургалтанд суусан ажиллах хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол тусгай зөвшөөрлийн асуудал бол байхгүй. Энэ оны 3 дугаар сард олон нийтийн сүлжээ сайтад нэгэн эмэгтэй Солонгос улсаас ирсэн гэх хэмжээр 8500 орчим ам.доллараар нүүрний өршлөөг багасгах зорилготой алтан утас суулгуулсан гэх мэдээлэл тавьжээ. Гэтэл удалгүй нүүрнийх нь арьснаас алтан утас нь тавааж гарч нүүрний мэдрэлийг нь гэмтээсэн мөн өмнө нь энэ үйлчлэгийг хийлгэсэн гэх эмэгтэйн зөвлөгөөг дагснаар инхүү хохирсон тухайга тайлбарлажээ. Хэрвээ эмчилгээний гоо заслаас олж ийм төрлийн хүнд нөхцөлд байдалд орсон бол гомдол саналаа нийслэлийн мэрэгжлийн элтийн газарт хөргүүлж болох нэ. Тухайн одоо тэр үйлчлэл гадаад ирж үйлчлүүлж байгаа эмч гээд байгаа хүмүүс маань үнэхээр мэрэгжлийн эмч хүн юм уу? За хоёрдугаар тэр манад мэдээж тэр эмч эрүүл мэндийн спортын яамнаас зөвшөөрөл аваад тэгээд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байдаг. Гэтэл хэрвээ энэ үйл ажиллагаа маань мэрэгжлийн бус хүн эмнэлгийн бус нөхцөл хийх юм бол тэр тухайн халдвар авах нөхцөл маань нэгдүгээр саяны яриад байгаа халдвар авч болно. За хоёрдугаар энэ бас өндөр өртөгтэй байдаг. Ингэсээр бас эдийн засгийн хувьд хор хохиролтой байх юм а гэдэг үгнээс ард иргэд хэрвээ ийм мэдээлэл авах нь бид нар таандаач. Тэгвэл нийслэлийн мэрэгжлийн элтийн газраас төлөвлөгөөт шалгалтын дагуу арьс гоо сайхан мис ажилбар мис заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 99 эмнэлгийг шалгалтанд хамруулсан байна. Шалгалтаар өөрийн байранда ариутгал халдваргүй жуулт хийдэг зориултын өрөөгүй мөн зориултын бус байранд үйл ажиллагаа явуулж байсан нь тогтогджээ. Тиймээс 6 эмнэлгийн үйл ажиллагааг агтаар төр зогсоож 15 байгууллагад 6 сая 612 мянган төгрөгийн шийдвэрийн арга хэмжээг ногдуулжээ.